Засгийн газрын ээлжид бус хуралдаан боллоо. Хуралдаанаараа төрийн өмчөд 18 компани үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж нээлттэй хувьцаат компани болгохоор болжээ. Монгол Улсын дунд урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр шинэ этгэлд эрс шинтгэл Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн хүрээнд төрийн өмчийг хувьчлах өөрчлөлт байгуулах, төрийн өмчөд хуулийн этгээдийн хувьцааг 2025-аас 2028 онд биержээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд улсын хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр эрчим хүч санхүү уул уурхай даатгал болон худалдааны зарим чиглэлийн төрийн өмчөд 18 компани үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-аас 66 хүртэлх хувийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болгох, төрийн өмчөд 8 компанийн хувьцааг бүгд нь худалдах, төрийн өмчөд 7 компани үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгажээ. Мөн цаашид нэмж төрийн өмчөд 6 компанийн хувьцааны тодорхой хувийг олон нийтэд санал болгох, төрийн өмчөд 5 компанийн хувьцааг бүхэлд нь худалдаалахаар төлөвлөсөн байна. Энэхүү саналаараа 100% төрийн өмчөд компани үйлдвэрийн газрын тоо буурах, олон нийтийн нээлттэй хувьцаат компани тоо нэмэгдэх, төрийн өмчөд компани үйлдвэрийн газруудын нийт тоог 19-оор буюу 18.8%-аар бууруулж 82 болгохоор тусгажээ. Дараах төрийн өмчөд хуулийн этгээдүүдийн энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд нээлттэй худалдаалахаар тусгажээ. Үүнд Монголын цахилгаан холбоо хувьцаат компани, хөдөө аж ахуйн бирж хязгаарлагдмал хувьцаат компани, үндэсний давхар даатгал хувьцаат компани, Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани, хөдөө аж ахуйн корпорац хязгаарлагдмал хувьцаат компани, Шив ава хувьцаат компани, Багнуур хувьцаат компани, Монголын иргэний агаарын тээвэр төрийн өмчтөй хувьцаат компани, Төрийн банк хувьцаат компани, Эрдэнэс 5 толгой хувьцаат компани, Эрдэнэ төлбөр төрийн өмчт үйлдвэрийн газар, Эрдэнэс Critical Minerals төрийн өмчт үйлдвэрийн газар, Дулааны 3 дугаар цахилгаан станц хувьцаат компани, Дулааны 4 дугаар цахилгаан станц, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц, Дорн төсвийн эрчим хүчний систем төрийн өмчт хувьцаат компани, Дархны Дулааны цахилгаан станц төрийн өмчт хувьцаат компани, Амгалан Дулааны станц төрийн өмчт хувьцаат компаниуд багтжээ.